Арим төхөргөө үзэгчтэй Монгол малчтын төв телевиз малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт Цахиур төмөр компани хүний хэмж амар жаргалыг урьж оролцуулж байна. Арим мэнд хүргэе. Арим мэнд та бүхэнд бас арим мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд тийм ээ хүүхдийн гиз хямрал тийм ээ ийм хоол боловсруулах эрхтний хямрал их нилээдгүй гарах болсон. Ер нь хоол боловсруулах эрхтний хямрал гэж ер нь юу юм бэ? Хүүхдийн хоол боловсруулах замын хямрал гэдэг маань одоо хүүхэд хоол тэжээлэг идлээ. Тэгвэл хоол боловсруулах зам маань үүнийг задлан, боловсруулна. За үүнээсээ шимт тэжээлийнхаа бодисыг шимэгдүүлнэ. За тэгээд мөн өтгөн болгон гадагшлуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тэгвэл эдгээр үйл ажиллагаа алдагдахыг хоол боловсруулах замын хямрал гэж товчхондоо ойлгочиж болно. За хүүхдийн ерөнхийдөө өсөлтийн үе шат бүрт хоол боловсруулах замын хямрал тохиолдож байдаг. За хүүхэд одоо хөхөөрөө хооллолоо. За тэгвэл тэр хүүхний сүүг маань задлах ферментүүдийн идэвх сул байдаг. Үүнтэй холбоотойгоор гэдэс ходоод нь хямарч болно. Мөн ингэснээр одоо хоол маань бүрэн задарч боловсроогүй улмаас авах ёстой шим тэжээлийн бодис маань одоо багасдаг байгаа. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн өсвөлт хөгжилт хоцрох, жин удаа нэмэгдэх ч юм уу иймэрхүү цаашдын сөрөг үр дагаврууд гардаг. За тэгээд хүүхдийн ерөнхийдөө насжилттай холбоотойгоор ингээд шат тус бүрт нь янз бүрийн зовиорууд элбэг байдаг. Тухайлах юм бол 0-оос 3 сартай хүүхдэд гэдэс дүүрхэн элбэг байдаг. За тэгвэл ой хүртлээ амархан ялахгүй юмд гүйлэгдэг. Ойгоос дээшээ бол өтгөн хатах зовиор элбэг байдаг байгаа. Энэ маань хүүхдийн хоол боловсруулах эргэтэн тогтолцооны онцлогтой ерөнхийдөө холбоотойгоор ийм зовиорууд хөвчлээ илэрдэг байгаа. Үүнийг бол эмгэг гэж авч үзэхгүй, за үйл ажиллагааны зовиор гэж авч үзнэ. Гэхдээ эрүүл үү, эмгэг үү гэдгийг ээж аавууд маань мөн анзаарах шаардлагатай. За гүйлгэлт байлаа гэхэд одоо гүйлгэлтийн хувьд гэх юм бол хүүхэд өдөрт маш олон хэмжээгээр гүйлгэх, за дээрэс нэмээд баасанд нь цусны судал илрэх, за мөн шингээгүй хоолны үлдэгдэл болон залхаг илрэх, за мөн баасных нь үнэр хурц ихэн үнэртэй болох юм бол энэ маань магадгүй халдварын шалтгаантай суулгалт байх магадлалтай. Тэгэхээр эмчид хандах шаардлагатай гэсэн үг. За бөөлжилтийн хувьд гэх юм бол хүүхэд идэж уусан юмаа тогтоохгүйгээр бөөлчих юм бол энэ маань мөн эмгэг. Тэгэхээр эмчид хандна гэсэн үг. За суулгалт өтгөн хаталтын хувьд гэх юм бол 3-аас дээш хоног өтгөн хатах юм бол эмчид хандна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд бас ингэж шүү дээ. Нөгөө ээжүүд маань нэмэлт хоолтоор одоо нэмэлтээр хоолдог болчих тийм ээ. Хөхөөрөө биш эсвэл нэмэлт сүгээр ингээд орлуулад ингээд хоолдог болчих. Энэ нь ер нь хэр зөв зохистой юм. За ерөнхийдөө нэмэлт сүгээр хооллох юм бол заавал эмчит үзүүлээд за хүүхэд ямар нэгэн хөхөндөө цадаагүй шинж байна уу? За жингийн нэмэгдэл хэвэн байна уу? Эсвэл хөгжил хэвэн явагдаж байна уу гэдгийг одоо эмчээр үнэлүүлээд шаардлагатай гэвэл нэмэлт сүгээр хооллох шаардлагатай. Ерөнхийдөө 0-аас 6 сартай хүүхэд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн зөвлөмжөөр эхийн сүгээр дагнан хооллох ёстой гэж үздэг. Эхийн сүг бол юугаарч орлуулашгүй тийм амин хүчлүүд, амин дэм тархлааны бодис буюу одоо иммуноглобулин А зэрэг байдаг. Тэгэхээр эхийн сүгээр дагнан хооллох шаардлагатай. Эхийн сүү нь 0-аас 6 сар хүртэлх хүүхдийг одоо хоол тэжээлийн бодис төдийгүй шингэн уух юмны хэрэглээгээр ерөнхийдөө хангаж өгдөг байгаа. За тэгээд одоо давхар энэ нөгөө хооллолттой холбоотойгоор гэдэс бас хямардаг байгаа. За хамгийн түрүүнд одоо ээжүүд маань хүүхдээ хөхүүлж байгаа тохиолдолд зөв хөхүүлэх шаардлагатай. За энд маань одоо зөв хөхөлтийн шинжүүд гэж байдаг. За хүүхдийн толгой их бие нэг төвшөнд тэгээд ээж нь хүүхдээ биедээ сайн нягтнааж өгөх ёстой. За тэгээд хүүхэд ээжийнхаа хөхийг өмхөхдөө хөхний нөсөөд хэсэг буюу одоо нөгөө бор хэсгийг бүрэн өмгсөн байна. За хамрын үзүүр нь ээжийнхаа хөхийг шүргсэн, доод уруулна гадагш цорвайсан зэрэг иймэрхүү шинжүүд илэрдэг. За буруу хөхснөөр ямар шинж цаашид одоо сөрөг үр дагавар гарах вэ гэвэл хүүхэд шаардлагатай одоо хөхний сүгээ идэж чадахгүй үүнтэй холбоотойгоор амархан өлсөх ч юм уу тий. За тэгээд мөн одоо ойрхон хөхөх, уйлагнах зэрэг зовиорууд илэрхээс гадна энэ нь цаашлаад одоо хүүхдийн өсөлт хөгжилт жингийн нэмэгдэлт сөргөөр нөлөөлдөг байгаа. Тэгэхээр хүүхдээ хамгийн түрүүнд зөв хөхүүлэх шаардлагатай байх нь байна. За хоёрдугаарт гэх юм бол
хүүхдийг бүрэн цадтал нь нэг удаад хүлэх ёстой. За тэгээд хоногтоо 2-3 цагийн зайтай 8-аас доошгүй удаа хүлэх хэрэгтэй. За бүрэн цадтал нь гэдэг дээр манай аав ээжүүд ямар алдаа гаргадаг вэ гэхээр нөгөө хүүхэд бүрэн ерөнхийдөө цадхаараа хөхөө ингээд суллаад ирүүний булчин сулраад тавьчихдаг. Тэгвэл энэ хүртэл нь хөхүүлдэггүй. Хүүхэд ерөнхийдөө нөгөө ирүүнийхээ булчинг амраах зорилгоор дундуур амарч иддэг байхгүй юу. Тэгэхээр тэр амарч байх хугацаанд нь цадчлаа гэд хөхөө суглаад авчдаг. За тэгэнгүүт нөгөө хөхний шаардлагатай шимт хичээлдээ сүүгээ яг хөхөж чаддаггүй. Одоо манай ээжүүд өөрсдөө хөхний сүүгээ анзаардаг болвол мэдж байгаа. Эхлээд ингээд нөгөө цэхэр юм цайвар өнгөтэй усны хэрэглээг түлхүү хангах сүү гардаг болвол ингээд цаашаа хөхний сүү маань өтөгрөөд цайвар ингээд гүн цайвар өнгөтэй болоод за цаашлаад ингээд өтгөн шаргал өнгөтэй болоод ерөнхийдөө шимт бодисын агуулмж нь нэмэгдээд явж байна гэсэн үг. Тэгэхээр цадтал нь хөхүүлэх маань бас ач холбогдолтой байх нь. 6-аас дээш сартай хүүхдүүдэд хооллохдоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ ээжүүд маань? Энэ үед бол хүүхэд одоо нэмэгдэл хоолнд ордог. За яагаад одоо нэмэгдэл хоолнд орох шаардлага үүсдэг вэ гэвэл нэгдүгээрт ээжийн хөхний сүү маань тухайн хүүхдийн одоо шимт хичээлийн хэрэглээг бүрэн хангах чадваргүй болдог. За хоёрдугаарт гэвэл одоо хөгжил нь бас арай гайгүй явагдаж эхлээд хоол боловсруулах ферментийн итвэх маань сайжирч эхэлдэг байх нь. За гуравдугаарт гэвэл хүүхэд нөгөө бүхэл хоолыг хахахгүйгээр залгих тийм рефлекс маань бас хөгжиж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор нэмэгдэл хоолнд ордог. За нэмэгдэл хоолнд орохдоо ерөнхийдөө нэг төрлийн хоолыг за тэгээд багаас ихсгэх байдлаар 5-аас 7 хоногийн хугацаанд дасгаж өгөх хэрэгтэй байдаг. За нэг төрлийн хоол гэдэг маань одоо жишээлбэл будааны цутан юм уу каш байлаа гэж бодъё. Тэгвэл энэнд нь ямар нэгэн нэмэлт сүү ч юм уу эсвэл нэмэлт жимс энтер ороогүй ингээд дан найрлагатайгаас нь цутангаа өгч эхэлэх нь байна. За тэгээд эхнийхээ өдөр нэг 2-оос 3 халбагыг өглөө маргааш нь дахиад 2-оос 3 албаг гэх байдлаар ингээд хүүхдийнхээ хоолны хэмжээг нэмэгдүүлээд явдаг байгаа. Эцэг эхчүүд маань хооллохдоо урд нь юу тавьсан тийм ээ гар утсан дээр күгэлтэй тавьсан дуу тавьсан ингэж хооллдог. Энэ нь ер нь өөрөө хэр зөв юм бэ ер нь? За энэ бол маш буруу. За хүүхдийн яг анхаарал нь зөвхөн тэр үзэж байгаа зүйлдээ төвлөрнө. Тэгэхээр хоол боловсруулах, задлах ингээд нөгөө ферментүүдийн ялгарл итвэгчл нь муудаад өгөн. Тэгэхээр хоол боловсруулалт шингэлт маань алдагдана. Үүнтэй холбоотойгоор нөгөө бие чимэгдэх ёстой одоо эрдэс бодис шимт хичээл витаминуудын шимэгдэлт нь алдагдаад эхлэхээр тухайн хүүхдийн өсөлт хөгжил хоцрох, за мөн одоо жин нэмэхгүй байх зэрэг юм цаашдын сөрөг үр дагавар гардаг байгаа. Одоо ходод гидсний хямралын үед ер нь ямар арга хэмжээ ээжүүд маань авах ёстой юм бэ? Ээжүүд аауд маань тий гэрээ нөхцөл гэвэл ерөнхийдөө одоо эмийн бос эмчилгээг хийж болно. За мөн эмийн эмчилгээ хийж болно. Эмийн бос эмчилгээ гэдэг маань одоо гидснийг өрүүлзэх хөдөлгөөн сайжруулах, дасгал ойж болно, иллэг ойж болно. За иллэг массажийн хувьд гэвэл юун дээр анхаарах вэ гэвэл ходоод гидэс дүүрэн байгаа, хүүхэд затгалан байгаа үедээ хоололсны дараа ерөнхийдөө хийж болохгүй. За тэгээд мөн одоо тухайн хүүхдийн ямар зовиртой байна гэдгээс нь шалтгаалаад хооллолтон дээр нь анхаарах хэрэгтэй. За юу гүйлгэж явах юм бол одоо жишээлбэл шингэн ямыг хорихгүйгээр маш сайн шингэн юм уулгах хэрэгтэй. Яагаад гэвэл гүйлгэлтээр маш их хэмжээний шингэн алддаг. За энэ шингэн нь одоо шингэн сэлбэх давсны усмал буюу одоо бидний сайн мэддгээр хорсоол байгаа тий. Хорсоолыг одоо багаар ойр ойрхон уулгах хэрэгтэй. За мөн бусад төрлийн шингэн дээрээс нэмж өгнө. Хүүхийг хүссэн үед нь хөхүүлэх шаардлагатай. За бусад төрлийн шингэн гэдэг маань одоо хярам, будааны шүүс юм уу одоо шингэлсэн шүл ч юм уу иймэрхүү зүйлүүд байж болно гэсэн үг. За тэгээд одоо гүйлгэж байгаа хүүхдэд манай аав ээжүүд маань одоо нөгөө хоолыг сойх айгүй их ажиглагддаг. За хэрвээ үнэхээр одоо хоолыг цоох шаардлагатай гэж үзвэл 3-1 хэмжээгээр багасгаж болно. Ер нь бол хэвийн хооллолтоор хооллох юм бол сайн байгаа. За өтгөн хаталтын хувьд гэвэл одоо мөн ялгаагүй шингэн зүйлийг маш сайн өгнө. Дээрээс нь нэмээд эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэнд нь түлхүү хэрэглэвэл зүгээр. Бонисан бэлтэмлийг одоо тэгэхээр хідээс хідэн сартай хүүхдүүд ууж болох юм тийм ээ. Эцэг эхчүүд маань одоо яг хүүхдтэй юу өгөхөө мэдгүй одоо залуу ээжүүд маань залуу аауд маань шинхэн аауд маань бас тий хамтраал ингээл гайхаж байгаа шүү дээ тий хүүхдийнхээ арга зүг олох гэж бас л нөгөө хүүхдүүд маань өөрсдөө яг хэл тороогүй хүүхдүүд чинь уйлгнаал хэлдэг юм зовир өгдөг шүү дээ тийм ээ.
Бонисан бэлтгэлийг ерөнхийдөө 0 сартаагаас өгөх боломжтой байгаа. За 0 сартаагаас ахуулаад хүүхэд эхийн сүг хөхөж эхлээд ерөнхийдөө ингээл хоол боловсруулах зам өөрөө түүнийг боловсруулад задлах гал ингээл ачааллаад одоо хямарч эхэлдэг байх нь байна. Тэгэхээр одоо бүхэл одоо 3 нас хүртэл ингээд хүүхдийн ходоод гэдэс шин төрлийн хоол хүнсэнд дасах гэж одоо байнга л хямарч байдаг. Одоо мэддэгдэх байдлаар ч хямарч болно, мэддэхдэггүйгээр ингээд хямраад байж. Тэгэхээр өнгөр тогтоогүй байдаг гэсэн үг үү? Ходоодонд одоо нөгөө хоол шингэхэд одоо нөгөө гинт ингээд чочроод ийштэй тийм ээ. За одоо тэгвэл үүнийг ярихад одоо орсон одоо ургамлуудын найрлагыг ярих хэрэгтэй. Үйлдэлийг ярихад. За дийл ойл буюу одоо ногоон гондны тос гэдэг үндсэн найрлага нь байгаа. Энэхүү ногоон гондны тос нь одоо түрүү нөгөө өнгөр гэд ярьлаа штэ. Өнгөр ерөнхийдөө өөрөө нөгөө ашигтай бактери гэсэн үг. Тэгэхээр энэхүү бонисан бэлтгэлд маань одоо орсон дийл ойлд пребиотик буюу тухайн ашигтай нингийн хоол тэжээл буюу өсөж үржих таатай орчин нь байдаг гэсэн үг. За тэгэхээр одоо нингийн тэнцвэртэй орчин бүрдэнэ гэсэн үг. Одоо хүмүүс бол одоо ингээл ашигтай бактерийг аягүйх өөрсдөө аваад өгсөн байдгийг шүү дээ. Тэгвэл яг тухайн бактери өглөө гэхэд одоо тэр бактерийн хоол тэжээл өсөх таатай орчин байгаа мó гэдэг чухал асуудал байгаа. Тэгэхээр энэ хүү бонисан бэлтгэл маань өөрөө ашигтай бактери өсөж үржих таатай орчин болж өгдөг байна. За хоёрдугаар гэх юм бол дийл ойл нь өөрөө аминдын витаминаар баялаг байгаа. Тухайлах юм бол одоо А витамин, Б-ийн төрлийн витаминууд, С витамин, Е витамин зэргийг агуулдаг. За мөн кальц, фосфор, магний, за тэгээд одоо цайр гэж мэдж байгаа шүү дээ. Цайр одоо хүүхдийн суулгалтанд үр дүнтэй гэдгийг ээж аваад маань маш сайн мэдж байгаа. Эдгээр эрсцийг агуулдаг. За мөн дээрээс нэмээд уураг өөх тосыг агуулдаг байгаа. За мөн одоо дийл ойл нь өөрөө эсэлгээр баялаг. За эслэг гээд одоо дээр нөгөө өвтгөн хаталттай хүүхдүүдэд эсэлгийг хэрэглэвэл тохиромжтой гэсэн шүү дээ. Эслэг маань өөрөө хоол боловсруулах замд орж задрахгүйгээр гидсний хананд цочрол үзүүлээд гөрүүлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өгдөг. За ингэснээр одоо нөгөө хий дүүрэн багсан дээрээс нэмээд өвтгөн гаралтанд тус нэмэр болно гэсэн үг. За мөн эслэг маань өөрөө хоол боловсруулах замаас одоо усыг татаж, баасыг хөсөөлгөж ингэж задалж өгөөд бас мөн өтгөн гаралтыг дэмжиж өгдөг байгаа. За хоёр дахь үндсэн найрлага гэх юм бол одоо Тинсфора кортифолия гэж ургамал байна. Энэ маань одоо суулгалтын эсрэг үйлдэлтэй, за хоол боловсруулах задлах тэр ферментүүдийг маань идэвхжүүлж өгдөг. За тэгээд мөн үрвслийн эсрэг гэх мэт ийм олон үйлдэлтэй бэлтгэл байгаа. За мөн энд маань одоо Emblica officinalis гэдэг ургамал ордог. Энэхүү ургамал нь одоо байгалийн витамин С-ийн хүйсвэр гэж нэрлэж болно. Одоо энгийн юм шар лимонтой харьцуулахад 8 дахин илүү витамин С-ийн агуулмжтай ургамал байгаа. Тэгэхээр үүгээрээ дамжуулаад одоо антиоксидант шинж чанар өндөртэй. Дээрээс нэмээд хоол боловсруулах замын салстыг ингээд бүрхээгээд хамгаалаад өгчдөг. Ийм үйлдэлтэй бэлтгэл байгаа. Няраа үеэс л одоо үнийг хэрэгжилж эхэлэх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр няраа үеэс гэхэр ч одоо төрсэн цагаасаа эхлээд хэрэглэнэ. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдтэй хэрхэн яаж уулгахын, ер нь хэдэн сар уулгах ёстой юм бэ? Ерөнхийдөө бол 0-аас 6 сартай хүүхдэд манай одоо энэ эмийн хэлбэр буюу одоо тусаалах хэлбэрийг өгвөл зүгээр. За 6-аас дээд сартай хүүхдэд одоо сиропын хэлбэрийг өгвөл илүү тохиромжтой байгаа. За 0-оос 1 сартай хүүхдэд тусаалгыг 5-аас 10 туслаар өдөрт 3 удаа өгнө. За 1 сартаагаас 6 сартай хүүхдэд 10-аас 20 туслыг өдөрт 3 удаа гэж явчихна. За мөн сиропон бэлтгэлийг ч гэсэн бага сартай хүүхдэд өгч болно. За 0-оос 1 сартай хүүхдэд гэвэл жижиг цайны халбагны талаар буюу 2.5 мл-ээр өдөрт 3 удаа. За 1 сартаагаас 6 сартай хүүхдэд нэг жижиг цайны халбагаар өдөрт 3 удаа. За 6 сартаагаас дээш хүүхдэд бол 2 цайны албаг буюу 10 мл-ээр өдөрт 3 удаа гэд явна. За эцэст нь дүгнэлт хэлэхэд ерөнхийдөө энэ бонисан бэлтгэл маань хоол боловсруулах замын хямралыг засах төдийгүй одоо физиологийн хэвийн үйл ажиллагаа одоо хүүхдэд ямар л одоо фермент нь дутуу байна уу, за эсвэл одоо гөрүүлзэх хөдөлгөөн нь алдагдaltaй байна уу гэд эдгээр бүх зүйлийг нь нөхөж өгдгөөрөө
бас давуу талтай. За ингээд хоол ерөнхийдөө бага насны хүүхдэд чухал байдаг учраас хоолноос шаардлагатай шимт хижээл эрдэс бодисоо авснаар хүүхдийн өсөлт хөгжилт хэвэн явагдана, жин хэвэн нэмэгдэнэ. За тухайл цаашлаад одоо нөгөө оюуны хөгжил энтерт хүртэл эерэг нөлөө үзүүлдэг байгаа. Эцэг эхчүүд маань авыг бол хаанаас авах боломжтой вэ? Хөдөө орон нутаг болон одоо хотын бүх эмийн сангуудаар Понесан бэлтгэл маань эмчийн жаргуугаар худалдаалагдж байгаа учраас ээж аваад маань өөрсдөө эмээ заавартай танилцаад очиж авах боломжтой байгаа. За баярлалаа, бидний урилгыг хүлээн авч ирсэнд. За баярлалаа. Үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард Захиур төмөр компани хүний их эмч Амар Жаргал урагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.